хамгийн анх хөрвүүлэгдсэн ном нь бол Бурхан Багшийн альцсан алтан гэрэл гэдэг судар байдаг гэж ийм яриа байдаг. Ийм ч учраас лам хуургуудч Монгол сүстэн олон ч гэсэн алтан гэрэл судрыг ялгамжаатайгаар бишрэн дээдлэх, гэртээ залах, утгын заалгах, өөрсдөө унших, сүмхийд оронд унших, ламнараараа айлтгуулах ийм зан бол 100 мянган жилийн өмнөөс Монгол оронд Бурханы шантнууд одоо мөрдөж ирж л дээ. Тэгэхээр дэд хам ган төмөр хавж маань энэ 16-ны өдөр бэлгийн зүрхэн гэдэг судрын тайлбарын хамт мөн алтан гэрэл гэдэг судрын тайлбарыг өмнөх олон жилийн турш жил ингээд тайлбарлаад байгаагаа мөн үргэлжлүүлээд айлдж номлох юм аа. Тэгэхээр Бурханы шнийг сонирхдог, эрхэмлэн дээдэлдэг та бүгдийг энэ амралтын өдөр ган тэгшлийн эдэ морилын саадаад Бурханы шний Бурхан Багшийн сургаал номлын хамгийн оргил гэдэг тэр хоосон чанарыг тайлбарлсан бэлгийн зүрхэн хэмээх судрын тайлбар хийгээд Монгол оронд Бурхан Багшийн альцсан номл одоо Ганжуурын ботуу дотроос хамгийн ихэнд хөрвүүлэгдсэн гэж алтартай алтан гэрэл судрын тайлбарт одоо саадан эрхийг залж өрье.